Big NFT. За энэ вебсайтн дээр одоогийн байдлаар би өдрийн 100 Америк долларыг бол олоод явж байна. Тэгвэл Big NFT энэ вебсайт бол мөнгөд үргэлжлэн гэж байхгүй. Миний бодлоор нэг 2-3 сар орчим л үргэлжлэх байх гэж таамаглаж байна. Тэгэхээр надад маш урт удаан хугацаанд үргэлжлэхээр өдөр болгоно 100 Америк доллар олж өгдөг тийм одоо мөнгөний Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас хэрхэн интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. Өөрийнхөө вебсайт дүрдэлцэг.com вебсайт дээр arbitrage бот хийж байгаа. За энэ аргаар мөнгө олоход нэгдүгürt эрсдэл байхгүй. Яагаад эрсдэл байхгүй гэхээр ерөөдөө бол зөвхөн мөнгө олох нь тодорхой зүйл дээр арилжаа хийж мөнгө олдог учраас эрсдэл байхгүй гэж бодож байна. Арбитраж арилжаа гэж юу хэлэх вэ гэхээр одоо жишээ нь биткойн дээр жишээ аваад ярив. Биткойн гэдэг одоо криптокойн байдаг. Mixi, Binance гэдэг нь хоёр exchange-ийн хооронд биткойны үн аншин дээр зөрөө гарах юм бол нэг exchange дээр нь хямдхан худалдаж аваад нөгөө exchange дээр нь үнэтэй зарах байдлаар энэ бот нь мөнгө олж өгнө. Тэгэхээр яах вэ гэхээр аль тодорхой зүйл дээр арилжаа хийгээд мөнгө олно гэсэн үг. Одоо жишээ нь Binance future арилжаа, Binance-ийн spot арилжаа тэрэн дээр бол ямар ч тодорхой зүйл байхгүй. Одоо Binance future арилжаан дээр бол та нар биткойны ханшин 5 минутын дараа өснө, биткойны ханшин 5 минутын дараа унана гэж таамагладаг. Маш энгийнээр ярихад. Тэгээд чиний таамагснаар чинь өсөхгүй унахгүй байх юм бол мөнгө алддаг. Тэрнтэй харьцуулахад arbitrage бот бол бараг эрсдэлгүй. Яагаад гэхээр зөвхөн тодорхой зүйл дээр арилжаа хийж байгаа учраас. За тэгээ 3 сарын өмнө ерөөдөө 3 сарын өмнөөс энэ ботыг хийх гэж өдөр шинэгүй би ноцолдсон. За миний хувьд бол Python програмын мэргэжилтэн тэгээ вебсайт хийх тал дээр бас өөрийгөө мэргэжилтэн гэж бодож байна. Яагаад гэхээр би Fiverr дээр мөнгө олдог хүмүүст вебсайт хийж өгөөд ер нь байсан мөнгө олдог байсан. Одоогоор ерөөдөө бол Fiverr дээр юу ч хийхгүй. Яагаад гэхээр нот шаардлага байхгүй учраас. За тэгээд энэ ботыг одоо та нарт яаж ажилтгийг нь зааж өгье. За энэ бот руу та бүхэн орсныхоо дараагаар хамгийн эхлээд ямар койныг хянах тэрийг сонгоно. За ерөөдөө би одоогийн байдлаар энэ бот руу 7 койныг оруулсан байгаа. Bitcoin, Ethereum, Solana, Pepe, Doge, BNB, XRP. Тэгэхээр яах вэ гэхээр энэ 7 койны үн аншин Binance дээр хэдтэй байна, Mixi дээр хэдтэй байна. Тэрийг нь ерөөхдөө бол энэ бот хянаад явчихна гэсэн автоматар. Хэрвээ үнийн зөрөө гарах юм бол шууд тэр exchange дээр нь худалдаж авах тэр exchange дээр нь зар ийм сигналыг өгнө. За тэгэхээр та бүхэн энэ ерөөхдөө бол үнийн ханшны зөрөөг энэ сонгоно. Одоо чинь би энэ 5% гээд оруулчих юм бол одоо чинь энэ би 5% гээд оруулчих юм бол биткойны ханшийн зөрөө зөвхөн 5% болцсон тохиолдолд энэ бот надад зар ав гэсэн сигнал өгнө. Хэрвээ би энийг 1.1% болгочих юм бол биткойны үнийн ханшийн зөрөө 1.1-тэй болсны дараагаар надад зар ав гэсэн сигналыг өгнө гэсэн. За бүр ойлгомжтойгоор тайлбарлая. Binance, Mixi гэдэг нь хоёр exchange дээр биткойн гэдэг энэ крипто койны үн ханшин дээр 1.1% зөрөө гарах юм бол энэ бот надаа аль үнэтэй байгаа дээр нь зар аль хямдхан байгаа дээр нь худалдаж авах гэсэн сигналыг өгнө гэсэн. Тэгэхээр та нар энэгээр яаж мөнгө олох вэ гэхээр Mixi-ийн аккаунт руу нэг 500 Америк доллартай тэмцэх хэмжээний биткойн Binance аккаунт руу бас яг адилхан 500 Америк доллартай тэмцэх хэмжээний биткойн шилжүүлнэ. За тэгээд дараа нь яах вэ гэхээр Mixi-ийн аккаунт руу 500 Америк доллартай тэмцэх хэмжээний
USDT Binance руугаа бас яг адилхан 500 USDT-г шилжүүлнэ. За тэгээ яах вэ гэхээр хэрвээ биткойн үнэ шин Binance дээр илүү өндөр, Mixi дээр буурсан байх юм бол Mixi дээр та нар өөртөө биткойноо өөртөө USDT-гээ биткойн руу хөрвүүлнэ. Binance дээр болохоор та нар өөртөө биткойноо USDT рүү хөрвүүлнэ. Ингэж ерөөхдөө бол ашиг болно гэсэн. Хоёр exchange хооронд криптокойн шилжүүлэх ямар ч шаардлага байхгүй. Тэгэхээр нэгдүгээр ерөөхдөө бол цаг алдахгүй, хоёрдугаар асар урдан. Ингэж ерөөхдөө бол та бүхэн ботыг ашиглаж мөнгө болно. Маш энгийн, маш ойлгомжтой, тэгээ зөвхөн мөнгө олох нь тодорхой зүйл дээр арилжаа хийх учраас эрсдэлгүй гэсэн үг. За тэгээд ерөөхдөө бол 5.4% зөрөө гарна гэж бол бараг л байхгүй. Ямар ч койны хувьд 5.4-өөс дээшээгээ хэлбэлцэл гарна гэж бол бараг л байхгүй. За ерөөхдөө 4% хэлбэлцэл бол миний бодлоор бол бараг нэг 2-3 сарын хугацаанд энэ 7 койны аль нэгэн дээр нэгээс 2 удаа 4% шилбэлцэл гарах байх гэж бодож байна. Тэгэхээр ерөөдөө та нар илүү хурдан илүү олон удаа арилжаа хийхийг хүсэх юм бол энэ minimum price difference багасгах хэрэгтэй гэсэн үг. Яг тэгээд энэ ботны ерөнхий UI-г нь бол би хийгээд дууссан нэг та бүхэн чи харж байна. Одоо юу үлдсэн бэ гэхээр энэ ботыг би тест хийж үзэх хэрэгтэй. За тэгээд энэ ботыг тест хийж үзээд яг энэ ботыг ашиглаж тогтвортой мөнгө олж болж гэнэ үгүй юу гэдгийг би өөрөө торшиж үзээд бэлэн бодсныхын дараагаар би энэ ботыг эхний 1 сарда үн төлбөргүй ашиглах эрхийг хүн болгонд өгнө. Юу гэсэн үг вэ гэхээр энэ бот бэлэн бодсныхын дараагаар та нар 1 сарын хугацаанд үн төлбөргүй ашиглана гэсэн үг. Тэгээд 2 дахь сараас эхлээд ердөөсөө сарын 10 Америк долларын төлбөртэй. За ерөнхийдөө бол ингээд IT-ийн чиглэлээр өөрийнхөө мэдлэгийг ашиглаад ChatGPT-г ашиглаад ерөнхийдөө бол ингээд орлогын их усруудыг бий болгоод явж байна. Миний хувьд. За тэгээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд би нэг юм сануулъя. Өчигдөр би Pig NFT-тэй адилхан өөр нэг Telegram-ын ботыг танилцуулсан байгаа. За харамсалтай тэр ботон дээр мөнгөө татж авахын тулд Tig Inc гэсэн шаардлагууд гараад ирсэн. Ерөнхийдөө тэр ботон дээр би ганц л удаа мөнгөө амжилттай татсан. За тийм учраас өчигдрийн танилцуулсан ботон дээр хөрөнгө оруулалт битгий хийгээрэй. Ингээд ерөнхийдөө бол энэ Eden Network Pig NFT иймэрхүү вебсайтууд яг аль нь баттай, яг аль нь баттай биш үү гэдэг мэдэхэд бол айгүй хэцүү. За дараагийн контентоор уулзъя. Peace.